За сайн байцгаана уу? Би Оргил байна. Тэгээд өнөөдөр нөгөө нэг ингэж залгадаг микрофон байхгүй болохоор дуу нь хэр сонсогдож байгааг мэдэхгүй байна. Тэгээд дуу нь муухай сонсогдохгүй бол хэлээрэй. За тэгээд өнөөдрийн видеон дээр бол яагаад бясалгал хийх вэ? Яаж бясалгал хийх вэ? Тэгээд тэрнээс өмнө яг бясалгал гэж юу вэ гэдэг талаар ярилцсан. Тэгээд та бүхэн мэдж байгаах би тогтмол өөрөө тогтмол бясалгал хийдэг. Тэгээд бас ер нь бол яг бясалгал гэж юу вэ? Бясалгалыг яаж хийх вэ гэдэг талаар би баг сүүлийн үед бол ер нь хамгийн олон тийм асуултуудыг хүмүүсээс хүлээж авч байгаа. Тэгээд тийм болохоор тэгээд бас ялангуяа нөгөө нэг би бясалгал хийдэг тийм app өөрөө одоо хийж байгаа гэдэг тэрийг хэлсэн. Тэгээд тэрнээс өмнө юу ч гэсэн тэр app-ыг гаргахаас өмнө эхлээд хүмүүст яаж бясалгал хийхийг бас заагаад өгчих юм бол appгүй юутай юугүй өөрөө хүмүүс бясалгал хийгээд тэрийнхаа үр дүнгийн нийтлэх боломжтой болох. За тэгэхээр бясалгал гэж юу вэ гэдгээс нь эхлэе. Тэгэхээр зарим мангар олон төрлийн одоо маш олон төрлийн бясалгалууд бол байгаа. Тэгэхээр тэрнийг одоо би бүгднийг мэдээж ярьж өгч чадахгүй. Ер нь бол хөвчлэн өөрийнхөө хийдэг би яг яаж бясалгал хийдэг вэ гэдэг талаар л баг ярих бах. Гэхдээ ерөнхий бясалгал одоо хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Хүний тархинд ямар нөлөө үзүүлдэг вэ гэх мэт зүйлүүдийн талаар бол бас ярина. Тийм болохоор эхлээд ер нь бясалгал гэж юу юм бэ гэдэг талаар ярих юм бол зарим хүмүүс бол одоо чинь зарим философчдын хэлдгээр бол бясалгал гэдэг нь одоо хүн амьд байгаа цагт амьсгалж байвал амьсгалж байгаа цагт 24 цаг өдөрт бясалгал хийж байдаг гэж зарим философчд бас хэлдэг. Тэгэхээр би энэ видеон дээр тийм сүнслэг шашны ч юм уу тийм төрлийн бясалгалын талаар ярихгүй. Ер нь бол тийм философлог биш, арай илүү прагматик одоо шинжлэх ухааны үүдэлтэй. Тэгээд яг яаж энийг хийгээд шууд үр дүн авах вэ? Яаж одоо жишээ шийдвэр гаргах ур чадвар, юмд төвлөрөх ур чадвар гэх мэт одоо үр дүн хүлээж авах тийм талаар тийм бясалгалын талаар ярина. За тэгэхээр бясалгал нь болохоор одоо миний мэдхийн тэрнээс олон төрөл байж магадгүй. Гэхдээ миний мэдхийн хоёр төрөл байгаа. Тэгээ тэр хоёр төрлийг би өөрөө хоёуланг ашигладаг. Нэг нь болохоор transcendental meditation гэж байгаа. Нөгөөх нь болохоор visualization гэж байгаа. Тэгэхээр transcendental meditation гэдэг нь болохоор одоо transcendental гэдэг үгийг би монголоор шууд орчуулж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол үгнийх нь утга нь болохоор тэгээ өөрөөсөө гараад ер нь юмыг ингээд өөртөөгөө холбохгүйгээр ажиглаж сурах талаар л одоо дасгал сургалт хийн гэсэн үг. Transcendental meditation гэдэг нь. Тэгэхээр transcend гэдэг үг нь болохоор өөрөө тийм ямар нэгэн одоо зүйлээс ингээд 3 дугаар хүний өнцгөөс third person perspective-ээс юмыг ажиглан одоо юм тэгж гарна гэсэн үг. Одоо биеэсээ гарна гэдэг юм ба тий. Яг нэг тийм сүнслэг утгаараа биш. Зүгээр ер нь яг логикоор бодоход тэг хүмүүс аливаа нэгэн шийдвэрийг гаргахтаа ч юм уу аливаа нэгэн зүйл танд тохиолдоход тэрний талаар яг одоо давуу тал сул талуудыг нь хэмжиж үзэх. Тэгээ тэрний талаар шийдвэр гаргах үед та өөрийнхөө тэр personal хувийн зүйлийгээ холбохгүйгээр шийдвэр гаргах нь маш чухал байдаг. Бизнест ч тэр ер нь аливаа зүйлд ч тэр. Тийм болохоор тэр ур чадвараа хөгжүүлэх дасгал гэж хэлж болно. Transcendental meditation гэдэг. Visualization гэдэг нь болохоор мэдээж монголоор орчуулах амархан одоо дүрслэн бодох, төсөөлөх гэсэн үг тийм. Тэгэхээр тэр хоёр meditation, тэр хоёр төрлийн бясалгалыг би хослуулдаг. Тэгэхээр миний энэ хийдэг бясалгалуудыг бас зарим хүмүүс бясалгал биш ч гэж хэлж магадгүй. Ялангуяа шашны эсвэл тийм сүнслэг итгэлтэй тийм хүмүүс байх юм бол бясалгал биш ч гэж хэлж магадгүй. Тэгэхээр тэр бол хамаагүй. Яг гэвэл гол зорилго нь миний хувьд бол жишээ нь гол зорилго нь тодорхой зорилготой. Тэгээ тэрнийхээ төлөө энэ дасгал одоо оюуны дасгал гэж хэлж болно. Тэгэхээр энэ оюуны дасгалыг хийдэг болохоор тэгээ тэндээсээ би энэ тодорхой үр дүнг олж авдаг болохоор энийг бясалгал гэж хэлнэ үү, оюуны дасгал гэж хэлнэ үү, юу гэж хэлэх нь бол ер нь бол хамаагүй. Хамгийн гол нь бид нэр үр дүн авахыг л хүсэж байгаа болохоор яаж тэрэнд хүрэх вэ гэдэг талаар тайлбарлая. За тэгэхээр бясалгал нь юу гэдгийг бол одоо ингээд ерөнхийд нь тодорхойлсон гэж хэлж болно. Юу ч гэж хэлж болно. Ямар ч олон төрлийн бясалгал байж болно. Энэ бол хувь хүний л асуудал. Тэгэхдээ яагаад бясалгал хийх ёстой вэ?
миний бодлоор бол хүн бясалгал хийх ёстой гэж хэлнэ. Гэхдээ одоо бясалгал хийх ёстой гэхэлэр нөгөө хүмүүсийн ойлгодог ойлголт нь болохоор нэг тийм шашны эсвэл те буддизмын ч юм уу тиймэрхүү талаар нь хараад байдаг. Тэгэхээр ямар ч шашин хамаагүй зүгээр миний хэлж байгаа энэ шинжлэх ухааны үндэслэлтэй хүн одоо жишээ нь хөгшөрж өгөхгүй хөшиж өгнө гэж монголоор хэлдэг. Тэрнтэй яг адилхан хөдөлгөөн хүн байнга хийж одоо биеийн тамирын бие бялдрын эрүүл мэндэ байнга одоо санаа тавих ёстой байдаг шиг хүн оюуныхаа тэр эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд тэр одоо оюуны дасгал сургалтыг байнга хийж явах ёстой гэдэг утгаар нь би бясалгалыг заавал хийх ёстой гэж хэлж байгаа. Тэгэхээр яг яагаад хийх ёстой вэ гэхээр одоо жишээ нь би өмнөх видеонуудаар зөндөө олон удаа дурдсан баг. Дэлхийн шилдэг гэдэг перформ хийдэг хүмүүстэй, дэлхийн шилдэг тамирчид, дэлхийн шилдэг бизнесмэнүүд, хамгийн чухал шийдвэр гаргадаг хүмүүс бүгд бясалгалыг ер нь бол тэр хүмүүсийн 80% нь дор хаяж одоо Тим Феррисийн номон дээр өөрийнх нь туршилтаас одоо хэлсэн тоо нь бол зүгээр нэг би 80% энэ гэж ер нь хэлж байгаа тоо биш. Яг хэмжсэн 80% нь өөр нэг төрлийн өөр өөрсдийнхөө тусдаа төрлийн бясалгалуудыг тогтмол хийдэг. Тэгээд энэ keyword одоо энд хэлж байгаа хамгийн чухал үг нь тогтмол. Тэгэхээр бясалгалыг одоо жишээ нь хүн жимд яваад фитнест яваад нэг удаа дасгал хийгээд та булчингаа хичнээн сайн ядаргааж дасгал хийсэн байсан ч гэсэн эргээд ирэхэд өөрийгөө мундаг гой биетэй болцсон байна гэж бодох юм бол мэдээж тийм биш. Тийм болохоор яг тэрнтэй адилхан тогтмол хийхгүй бол яг магадгүй та нэг жил тасралтгүй 7 хоногт 4-5 удаа жимд яваад үнэхээр сайн дасгал хийгээд бас хоолой зөв идэх юм бол үнэхээр гой биетэй болж гоёос гадна бас хүчрэх чирэг ирүүл биетэй болж болохтой яг адилхан тогтмол бясалгалыг хийх хэрэгтэй. За тэгээд яагаад бас хийх ёстой вэ гэхээр бид нар өдөр тутамд үргэлж байнга шийдвэр гаргаж идэг. Хүн болгон те өглөө босоод ямар хоол идэхээс ихсүүлээд хинтээ хаана уулзахаас ихсүүлээд бизнесийн, гэр бүлийн, найз нөхдийн, хувийн гэх мэт шийдвэрүүдийг тогтмол гаргаж идэг. Тэгээд тэр шийдвэрүүдийн дунд маш чухал шийдвэрүүд бас байж байдаг. Тэгээ хинтээ хурмаа хийх, хинтээ хамтарч бизнес хийх, алийг нь сонгох гэх мэт зөндөө олон тийм чухал шийдвэрүүдийг бид нар тогтмол гаргаж байдаг. Тэгээд бид та бүхэн мэдэх байх. Хүн сэтгэл хөдлөлд автагдаад одоо emotional team шийдвэрийг гаргах юм бол үнэхээр үргэлж муу байдаг тий. Нэг бол альва нэгэн юмд тий нөлөөлөгдсөн тийм эсвэл сэтгэл хөдлөлт ч юм уу нөлөөлөгдсөн байх юм бол хүний оюун санаа логик гэх мэт зүйл булангартаад ирдэг. Тэгээд тийм үед шийдвэр гаргах юм бол та дараа нь үргэлж харамсдаг гэдгийг бол мэдэх бах. Тийм болохоор бясалгалыг заавал хийх ёстой, тогтмол хийх ёстой. Тэгхийн бол таны ер нь өдөр тутмын тогтмол гаргадаг шийдвэрүүдийн чинь одоо чанар нь маш сайжрах болно. Тэгээд дараа нь одоо та цагаа яаж хуваарлах, зарцуулах, хэл сурах, юу сурах, бизнес хийх гэх мэт бус зүйлүүдэд чинь маш сайн нөлөөлнө. Тийм болохоор заавал бясалгалыг хийх ёстой. За тэгээд ганц нэг шинжлэх ухааны юмнуудыг одоо оруулах юм бол бясалгалын дунд одоо тэр олон төрлийн байгаа бясалгалуудын дунд уучлалт гэж нэг байна. Бага зүйлдээ талархах гэж нэг одоо жижиг техникүүдийг ярих юм бол тийм өөр төрлийн одоо дасгалууд байна. Яагаад эднүүсийг хийх ёстой вэ гэхэлэр бясалгал гэдгийг болохоор түрүүн би фитнест явж булчингаа хөгжүүлэхдээ төстэй болгож харьцуулсан. Тэрнээс гадна бас нэг харьцуулах ёстой маш чухал зүйл бол усанд орохтой харьцуулж болно гэсэн үг. Эсвэл шүдээ угаахтай ч юм. Тэр нь ямар учиртай вэ гэхэлэр одоо жишээ нь бид нар ялангуяа монголчууд сүүлийн 100 жилийн хугацаанд тэрнээс өмнө бид нар усанд ордгүй байсан. Одоо ёс заншлаараа ч гэсэн голд бие угаах юм бол тэнгэр нэрийн хилэгнэн ч гэдэг юм те. Тийм нүгэл гэх мэт утгаар хандаж тэгж одоо бие угааж цэвэрлдэггүй. Тийм одоо хүмүүс байсан. Тэгээ тэр үед мэдээж одоо нэг мэдээж энэ зүйл нь бол хүмүүсийн дундаж наслалт маш бага байсан тийм ээ. Одоо 40-с 50 гэх юм одоо баг хүн 50 настай хүн бол нэлээд хөгшин хүнд тооцогддог байсан. 100 200 жилийн өмнө гэх юм Монголд. Тэгэхээр одоо бол мэдээж дундаж наслалт өсөд байгаа. Тэгээд тэрнтэй холбогдох нэг зүйл олон зүйлүүдийн нэг нь болохоор ариун цэврийн байдалтай бие угаах, усанд орох гэх мэт
Тэгээд усанд ороход хүн бас тогтмол усанд орохгүй бол тэгээд би сарын өмнө усанд орсон гэх юм бол мэдээж маш заван сонсогдсон шүү дээ. Тийм болохоор бясалгалыг усанд орохдоо бас харьцуулж үзэх ёстой. Яагаад гэвэл түрүүний миний хэлсэн шиг сэтгэл хөдлөл гэх мэт аливаа зүйлд автагдсан хүн шийдвэр гаргахад булингарцсан байдаг гэж байгаа болохоор тэр нь өөрөөр хэлбэл бохирдсан байдаг гэсэн үг. Хүн болгонд биднэрт одоо ертөнцийг харах нэг тийм фильтр, шүүлтүр байдаг гэж би бас өмнө хэлж ирсэн баг. Аль нэг видеон дээр. Тэр шүүлтүрийг цэвэрхэн байлгахгүй бол танд орж байгаач зүйл нь тэр, гарч байгаач зүйл нь тэр бүгд тэр шүүлтүр дээрээ бохирдоод гардаг, эсвэл бохирдоод ордог. Тийм болохоор та одоо бизнесийн ч юм уу аливаа зүйлийн боломжуудыг, opportunity-нуудыг олж харж чаддаггүй. Яагаад гэвэл тэр бүх зүйлүүд нь хэдий боломж таны одоо тэр шүүлтүрээр чинь орж ирэхтэй ч гэсэн та interpretation буюу орчуулга нь маш бохирдуулаад орчуулцдаг болохоор та тэрэн дээр ашиглахаас илүү реакц өгж уурлах, бухимдах гэх мэт нөгөө нэг сэтгэл хөдлөл, эмошнуудыг нөлөөлүүлээд эхэлдэг. Тийм болохоор усанд орохдоо би харьцуулж байгаа. Яагаад гэвэл та өөрийнхөө шүүлтүрийг, өөрийнхөө ертөнцийг үзэх тэр фильтрийг цэвэрхэн байлгах гэсэн үг. Бясалгал хийх гэдэг нь. Тэгэхээр одоо энэ олон зүйлүүдийг жишээ нь би одоо булчин хөгжүүлэх гэдэгтэй адилхан тэр бясалгалын оюуны дасгалуудыг нь бас тайлбарч зааж өгнө. Тэрнээс бас гадна тэр өөрийнхөө одоо оюун санааг цэвэрхэн байлгах гэдэг бас тустай дасгалууд байна. Тэгээд энэ болгонуудын яг шинжлэх ухааны одоо сэтгэл зүйчид эрдэмтэд хүмүүстээр туршиж үзээд тэгээд үр дүн гаргасан тийм дасгалууд байгаа. Шашны зүйлүүд бол биш. Тэгэхээр бас зарим шашны хүмүүс бас давхцаж бас хийдэг тийм дасгалууд бас байж магадгүй. Тэгэхээр тэрнээс гадна бас одоо түрүүний би хэлсэнчлэн нэг уучлах гэж хэлсэн. Аливаа зүйлийг эсвэл аливаа хүнийг эсвэл өөрийгөө ч юм уу те өмнө өөрийнхөө гаргасан алдааг ч юм уу уучлах гэдэг нь болохоор нэг дасгалуудын нэг нь жишээ нь. Тэгэхээр одоо бид нар түрүүний эхлээд бясалгал гэж юу вэ гэдгийг ярьсан. Тэгээд яагаад бясалгал хийх ёстой вэ гэдгийг би сая тайлбарлаа. Тэгээд одоо гурав дахь нь яаж бясалгал хийх вэ гэдгийг тайлбарлая. Тэгэхээр та бүхэн мэдэх бах. Би эхлээд аливаа зүйлийг гол зарчим суураас нь эхлээд тайлбарлах дуртай. Тэгээд дараа нь нөгөө нэг жижиг арга техникүүдийг тайлбарлах дуртай. Тэгэхгүй бол суурин дээр, суургүй байшин дээр хичнээн өндөр байшин барьсан ч нуурна гэж би өмнө хэлсэн шүү дээ. Тийм болохоор одоо бясалгалын тэр гол суурь нь бид нар тогтмол энэ зүйлийг давтаад, тогтмол тархиа хөгжүүлээд нөгөө нэг хэл сурахтаас адилхан шинэ neural pattern, шинэ тархины мэдрэлийн эсний холбоосуудыг л одоо үүсгэж байгаа шүү дээ. Тийм болохоор бидний яг хийх ёстой зүйл нь гэвэл гол зорилго нь тэр шийдвэрийг зөв гаргаж сурах. Тэгээд альва зүйлтэй өөрийнхөө нэг personal хувь хүний тэр асуудлаа холбож сэтгэл хөдлөлд автагдахгүй байх. Тэр одоо ур чадварыг эзэмших зорилготойгоор энэ бясалгал гэдэг зүйлийг хийх ёстой гэсэн үг. Тэгэхээр тийм болохоор та өөрөө тэрэн дээрээ одоо эксперимент хийгээд, туршилт хийгээд өөрийнхөө хийх ёстой бясалгалыг сонгож авч болно. Тэгээ өөрөө тэрийгэ develop хийгээд хөгжүүлээд өөрийн гэсэн тустай бясалгал гаргаж авч болно. Би одоо хувьдаа бол тэгсэн. Маш олон бясалгалуудыг олон сарын туршид туршиж үзээд тэгээд авахыг нь аваад хаяхыг нь хаяад өөртөө тустай бясалгал гаргаж ирсэн гэж хэлж болно. Тэгээд тийм болохоор яаж бясалгал хийх нь бол тийм чухал биш. Та аль ч хүний бясалгалыг хүлээж авч туршиж үзэж болно. Гэхдээ тэр гол зорилгыг нь л одоо толгойд сайн шингээж авах хэрэгтэй. Гол зарчмыг нь бясалгал хийх гол шалтгаан нь та шийдвэр гаргах гэдэг зүйл дээрээ тэр бусад зүйлийг одоо сэтгэл хөдлөл гэх мэт зүйлүүдийг холбохгүй байх. Тэгээд маш цэвэрхэн clear mindтай тийм маш тийм булангартаагүй тийм одоо оюун санаагаар аливаа зүйлд хандах тийм одоо зорилгоор бясалгалыг хийх ёстой. Тэгээд бас маш сайн бясалгал хийдэг хүмүүс жишээ нь тулааны урлагаар хичээлдэг хүмүүс тэмцээнд ордог тулааны урлагаар хичээлдэг тийм хүмүүс бас тогтмол бясалгал хийх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл яг одоо жишээ нь рингэн дээр гараад та хүнтэй зодтолдох гээд эхлэхлээр тэр хүн чинь бол таныг бол гимтэй хийх хүсэж байгаа шүү дээ. Таны баг ясыг чинь хуглах тийм зоригтой хүний өдөөс та хараад зогсож байгаа болохоор паник хөдлөх сэтгэл одоо давчдахтай яхаа мэдэхгүй болох булангартах гэх мэт зүйлүүдээс болоод
та хичнээн би бэлдэр сайн байсан ч гэсэн оюун санааны одоо тайван байдлыг одоо бий болгож чадахгүйгаас болоод зодуулах, тэгээд хожигдох тийм одоо тохиолдол маш олон байдаг. Тийм болохоор тулааны урлагийг хичээлдэг хүмүүс performance одоо атлетууд тамирчингууд бас бясалгал гэдэг зүйлийг тийм болохоор бас маш хийж байдаг. Тийм болохоор одоо яг яаж хийх вэ гэвэл нөгөө нэг түрүүний хэлсэн transcendental бас visualization гэж хоёр meditation байгаа тийм. Visualization-аас нь эхлэе. Одоо төсөөлөн бодох бясалгалаас нь эхлэе. Тэгэхээр төсөөлөн бодох бясалгалыг та одоо хийхдээ бас дотроо бас өөр төрлүүд байгаа. Жишээ нь төлөвлөх ч гэдэм юм те өөрийнхөө зорилго руугаа ойртох тийм төрлийн бясалгал бас байна. Жишээ нь гэх юм бол одоо хэл сурахтай холбох юм бол би 6 сарын дараа өөрийгөө одоо герман хэлээр ч гэдэм юм те сурж байгаа ямар нэгэн хэлийнхаа тэр хэлээрээ би энэ хүмүүстэй ингээд чөлөөтэй ярилцаад явж гин гэдгийг өөрийгөө төсөөлөх ч гэдэм те. Тэгээд суугаад өөрийгөө тэгж төсөөлөх. Тэгээд одоо жишээ нь миний хийдэг хувилбар нэг юм бол тэр төсөөлөн бодох чадварын бясалгал дээр одоо жишээ нь би суугаад эхлээд би 3-аас 5 жилийн дараагаас эхэлдэг. Тэгээд дараа нь хоошоогоо ингээд явдаг. Жишээ нь би ингээд суугаад за би 5 жилийн дараа хаана байна? Юу хийж гин гэдгийг төсөөлнө. Одоо би 5 жилийн дараа магадгүй өөрийн гэсэн компани дотор байна. Өөрийн гэсэн дэлхийн хэмжээний компани дотор байна ч гэдэм үү. Эсвэл өөрийн таньдаг хүмүүсээрээ хүрээлэгдсэн байна. Миний тэр таньдаг хүмүүсийн дунд миний одоо шүтдэг хүмүүс байна гэдэг юм уу те. Team Ferriss гэх мэт тэр миний тэр шүтдэг зохиолчд, бизнесмэнүүд, тамирчид гэх мэт хүмүүс намайг хүрээлсэн байна гэж өөрийгөө төсөөлөх. Тэгээ би өөрийгөө ингэ толинд харах те. Толинд харангуут би одоо байгаагаас илүү одоо эрүүл чирэг, илүү одоо булчинлагч гэдэг юм те. Тим байна. Тэгээ тэрийгээ би яаж мэдэрж ийн гэдгийг төсөөлөх. Тэгээд бас дээрэс нь эргэн тойрны хүмүүсийг харна. Тэгээд надад хэрэг мөнгө байна, надад хэрэг ур чадвар байна, би хэдэн хэлээр яаж ярьж байна. Тэр болгоныгоо маш детальчилж төсөөлөөд тэгээд дараагийн шатн дээр би 3 жилийн дараах байдлаа төсөөлнө. Тэгээд 3 жилийн дараа би юу хийсэн байна, яасан байна, юу хийж байна, юу хийж бүтээсэн байна гэдгийг төсөөлөөд тэгээд дараа нь ойртуулж авчираад 1 жилийн дараах ч гэдэм юм. Өнөөдрөөс би 1 жилийн дараа би юу хийсэн байна. Би юуг амжуулсан байна. Тэгээд би юуг амжуулсандаа талархаж байна. Жишээ нь өнөөдрөөс 1 жилийн дараа би өнөөдрөөс хойш тасралтгүй тогтмол би юуг хийсэн байна. Тэгээд юуг хийснээр би ямар үр дүн хүлээж авсан байна. Жишээ нь би тогтмол хэл сурсан байна. Тэгэхээр тогтмол хэл сурсан бол би жилийн дараа мэдээж өнөөдрөөс маш өөр төвшөнд Франц хэлээр ч юм уу, Орос хэлээр ч юм уу ярих чадварт хүрсэн байна. Тэгэхээр тэрэндээ би талархаад аль хэдийн болцсон юм шиг төсөөлөөд тэрэндээ талархаад тэгээд дараа нь тэрийг хоош одоо дахиад урагшлуулад 6 сараар тэгээд 3 сараар тэгээд урагшлуулсараад 1 сар тэгээд 7 хоногийн дараа би юуг амжуулсан байна. Тэгээд урагшлуулсараад өнөөдөр би юуг амжуулна. Одоо өнөөдөр орой дуусч байна. Одоо чинь өглөө би бясалгалыг хийж байгаа л тийм. Энэ visualizing бясалгалыг хийж байгаа бол өнөө орой гэхэд би юуг амжуулсан байна. Өнөө оройг би одоо жишээ нь түрүүний тэр миний хамгийн эхлээд төсөөсөн тэр 5 жилийн дараа хүртэл 3 жилийн дараа хүртэл тэр зүйл рүү ойртохын тулд өнөө оройг би хамгийн чухал хийх ёстой зүйл нь юу байсан бэ? Тэрийг би амжуулаад тэгээ тэрийг хийгээд өөртөө талархаж байгаа байдлаараа өөрийгөө өнөө оройны хувилбарыг төсөөлөд тэгээд тэр өдрийнхөө хийх ёстой зүйлийг хийж эхлэх гэсэн үг. Энэ болохоор төсөөлөн бодох чадварын одоо төлөвлөлтийнх нь хувилбар нь гэж хэлж болно. Одоо бас нэг өөр одоо хувилбар нь болохоор одоо аюул гамшиг гэх юм уу тиймэрхүү зүйлүүдэд өөрийгөө бэлтгэх бас тийм хувилбар байж болно. Жишээ нь Conor McGregor ч гэдэм үү ер нь бол John Jones гэх мэт UFC-гийн одоо тулааны урлагийн хамгийн шилдэг тамирчид бас сагсан бөмбөгийн тамирчид ч гэсэн ер нь хүмүүс тэр энэ төсөөлөн бодох тэр visualization техникийг маш их хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл Conor McGregor өөрийнх нь одоо ярьж байгаагаар бол рингэн дээр гараад эсвэл октагон дотор ч юм уу гарч ирээд нөгөө өрсөлдөгчдийг тулалдж байгаагаа төсөөлдөг. Тэгээд тулалдж байгаа зүгээр ч нэг өөрийгөө ингээ ялж гин би нэг цогч ингээд унгааж гин ч гэж юм тэгж төсөөлөх биш. Би энд цохиулж гин
зохиулаад паниктж байна. Би ийшээгээ зохиулж байна. Намайг энэ үрчлэлтэнд оруулсан байна. Гэх мэт тэр бүх байж болох муу сценарионуудыг бас төсөөлдөг. Тэгээд тэр үед өөрийгөө тайвшруулад ийшээ зогсон байхад би энэ ч нэ би гимтэлтэй байгаа мөртлөө энэ хүнтэй зодтолж байна гэж байна тийм. Тэгээ би унтсан байна. Миний дээр гарцсан байна. Тэгэхэд би өөрийгөө яаж одоо тайвшруулж байна гэх мэт тэр бүхнийг нэг бүрчлэн маш сайн детальчилж төсөөлдөг. Хэдэн цагийн туршид суугаад төсөөлдөг. Тэгээд төсөөлөхдөө бүр ингээд өөрөө одоо жишээ нь октагон дотор ороод тэр хүнийг яг өөрийг нь зодж ийн гэж төсөөлдөг. Тэгээд тэр биеэрээ үйлдэлээрээ төсөөлдөг бүр ганц тархиараа төсөөллөөр биш. Тэгээд дараа нь рингэн дээр яг тэр өдөр нь ирэхэд юу ч болсон бай тэр хүн бэлэн байна гэсэн үг. Одоо жишээ нь тэр хүн өрсөлдөгч нь өөрийн одоо онж цохиод унгаацсан байвал дээр нь гарсан байвал тэр хүн тэр байр суурьнд анх удаага орж байгаа биш. Өмнө хэдэн зуун удаа тэр одоо сценариог тэр нөхцөл байдлыг төсөөлөөд тэндээсээ гарч ирч чадсан. Тийм болохоор тэр анх удаага биш болохоор тэр маш тайван байж чаддаг, маш composed, маш одоо юу хийхээ мэддэг гэсэн үг. Яг тэр өдөр нь ирэх үед. Тэгэхээр энэ болохоор бас нэг өөр төрлийн одоо visualization meditation гэдэг төсөөлөн бодох одоо техник гэж хэлж болно. За тэгээд энэ visualization техникүүдийг ашиглахад одоо жишээ нь яагаад үр дүнтэй вэ гэх юм бол шинжлэх ухааных нь одоо байдлаар үзэх юм бол бүлэг одоо сагсан бөмбөгчдийг NBA-ийн сагсан бөмбөгчдийг сэтгэл зүйчид хоёр бүлэгт хуваагаад заримыг нь бөмбөг шидүүлээд одоо өдөрт 100 бөмбөгчлөө торгуулийн зайнаас шидүүлээд тэгээд нөгөө хоёрдугаар бүлгийг нь болохоор бас адилхан торгуулийн зайд зогсоож байгаад бөмбөггүйгээр зүгээр шидэд оруулж ийн гэдэг төсөөлүүлж байгаа. Тэгээд нэг бүлэг нь болохоор жинхнээсээ бөмбөг шидэж байгаа. Нөгөө бөмбөг нь болохоор зүгээр бөмбөг шидэд оруулж ийн гэдэг төсөөлж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой зүйл нь болохоор 2 сарын дараа ч үлээ өдөр болгон тогтмол энэ дасгалыг хийлгүүлсэний дараа нөгөө нэг бөмбөг шидэд оруулж ийн гэж төсөөлсөн баг нь нөгөө жинхнээсээ шидсэн багаас хамаагүй илүү сайжирсан баг. Тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр хүний тарих хэдий ухаантай ч гэсэн тийм хүний тарих хэдий мангарх одоо хүч чадалтай тийм одоо мундаг эрхтэн ч гэсэн бас өөрийн гэсэн сул талуудтай гэх юм да өөрийн гэсэн бас blind spot-уудтай тийм өөрөөр хэлбэл төсөөлөх тэгээд бодит байдал хоёрыг заримдаа ялгаж чаддаггүй. Тэгээд бас одоо жишээ нь намайг та энэ видеогоор үзэхэд таны тарих чинь хүлээж авч байгаа байдал нь яг би таны урд чинь суугаад танд энэ зүйлийг ярьж байгаа юм шиг. Тэгээд намайг таньдаг болсон. Олон видеог нь үзсэн дараа намайг таньдаг болсон юм шиг тийм мэдрэмжийг төрж магадгүй. Яагаад гэвэл таны тарих чинь одоо энэ видеон дотор байгаа юу эсвэл төсөөлөн бодох одоо төсөөлөл дотор байгаа юу эсвэл бодит байдал дотор байгаа юу гэдгийг тийм ч сайн ялгаж салгаж чаддаггүй гэсэн үг. Ялангуяа тэр төсөөлөл чинь илүү одоо илүү детейлд илүү тийм улам одоо бүх зүйлийг нь бодитоор төсөөлөх тусам улам их илүү ялгаж чадахгүй гэсэн үг. Тийм болохоор тэр олон дасгалуудыг одоо хийснээрээ тэр төсөөлөн бодох дасгалуудыг хийснээрээ таны тарих чинь дасгал сургалт хийхгүйгээр тэр шинэ мэдрэлийн эсний холбоосуудыг үүсгэж идэг, паттернуудыг үүсгэж идэг гэсэн. Тэгэхээр дараа нь та эргээд ирэхэд тэр дасгалаа жинхнээс нь хийгдэж байд юм уу? Таны тарих чинь аль хэдийн дасгал сургалтуудыг хийцэн байдаг гэж болно. Тэгэхээр бас одоо гар нь хугарсан хүмүүсийг бас маш их олон судалгаа хийж байсан. Жишээ нь жимэнд явдаг дасгал хийдэг хүмүүстэй нэг гар нь хугарсан, тэгээ гипсдсэн. Тэгээд 2 сарын турш ч юм уу тэр гарыгаа ашиглах боломжгүй. Тэгэхээр нөгөө гарыгаа бол мэдээж ашиглаад дасгал хийлгүүлж байгаа. Тэгэхээр нөгөө гар нь болохоор дасгал хийх чадваргүй юм чинь зүгээр тэр гараараа яг адилхан хэмжээний дасгалыг хийж ийн гэдэг төсөөлүүлж байгаа. Тэгээд тэр булчингуудыг яг ашиглаж ийн тэр булчингууд нь ингээ ядарч ийн гэдэг төсөөлөд тэгээд яг тэр дасгалуудыг хийж ийн гэдэг тэр хүн өдөрт 10-аас 20 минут ч юм уу яг тэр гарн дээр төсөөлж ажиллаад тэгээд дараа нь нөгөө гипсээ авахд нөгөө хоёр гар нь бараг л ялгаа байхгүй яг тэнцүү хүчтэй яг тэнцүү чадвартай байгаа. Тэгэхээр яагаад вэ гэхээр жишээ нь жимэнд сая интернет ороод гарчих шиг боллоо.
жимэнд явдаг хүмүүс бол жишээ нь одоо мэдэх ба. Одоо гантилийг ингээд цээж шахалтыг хийхэд зарим хүмүүс маш туранхай, маш жижигхэн биетэй, маш булчингийн масс багтаа юм шиг мөртлөө маш хүнд одоо жинг өргөөд байдаг тийм. Тэр хүмүүсийн одоо ямар учиртай вэ гэхэлэр тэр нь булчингийн массны булчингийн чадвар гэхээсээ илүү мотор нейрон буюу нөгөө нэг тархины чинь нөгөө нэг булчингуудыг чи өдөрддөг мэдрэлийн нейронууд байгаа шүү дээ. Тэднүүсийнх нь тэр одоо паттерн нь одоо нейрон чинь fire гэдэг электрик тогон сигналаар тэр булчин руу чинь мэдээлэл явуулж байгаа. Тэр сигнал нь маш олон удаа, маш сайн удаа одоо тэр зөв формоор дасгал хийсний эцэст тэр мотор нейрон нь хөгжсөн байгаа. Тэр булчин гэхээсээ илүү мотор нейрон нь хөгжөөд тэр байгаа булчингийнхаа хэмжээг улам сайн ашиглаж чаддаг хүмүүс гэсэн үг. Тэгэхээр заавал том булчинтай хүмүүс хүчтэй гэх одоо гэсэн үг биш. Тэр нь болохоор тэр булчингийн одоо capacity буюу хэмжээг нь хэр өндөр түвшинд ашиглаж чадж байгаагаас бас хамаарна. Тийм болохоор тэр одоо дасгалыг хийж байна гэж төсөөлөхөөрөө тэр мотор нейроныгоо одоо ажилуулж байна гэсэн үг. Тэгэхээр та тэр байгаа булчингийнхаа capacity-г хэмжээг маш өндөр түвшинд хэрэгэл сурна гэсэн үг. Тэгэхээр та маш өндөр одоо маш хүнд жинг бас өргөх гих мэд тиймэрхүү зүйлүүдийг хийж болно. Тэгэхээр энэ нь болохоор visualization meditation буюу төсөөлөн бодох бясалгалын давуу талууд нь гэсэн үг. Тэгэхээр энийг та энэ мэдээллийг хүлээж аваад өөрийнхоороо болгоод ямар ч өөр төрлийн зүйлүүдэд ашиглаж болно. Өөрийгөө бие бэлдраа хөгжүүлэх, оюун санаагаа хөгжүүлэх гэх мэт ямар ч зүйл ашиглаж болно. Түрүүний миний хэлсэн шиг ирээдүгөө төсөөлж ингэж бас өөрийнхөө өдөр тутам гаргах шийдвэрүүдийг бас төсөөлж болно. За тэгээд нөгөө нэг юу нь болохоор transcendental meditation болохоор одоо арай илүү философик тал руугаа орно. Юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө биенээс одоо гарна гэсэн үг. Яг тийм сүнслэг утгаараа биш. Одоо өөрийнхөө сүнсийг биенээс гаргана биш. Зүгээр л өөрийгөө нүг хүн болгон ч одоо чинь би бол одоо чинь намайг оргил гэдэг би юм биеийн дотор байдаг. Би одоо надаас гадуур болж байгаа бүх зүйл бол би биш те. Одоо тийм утгаар ханддаг, амьдралд ханддаг. Тийм болохоор хүмүүс над руу дайрах ч үгүй юм уу, надад ямар нэгэн одоо сэтгэгдэл хийх, намайг доромжлох ч үгүй юм те. Тийм зүйлд би ингэж интернет жоохон сул, wifi жоохон сул байна, орж гараад байх шиг байна. Зүгээр байна уу? За тэгээд түрүүний хэлжсэнчлэн одоо надад хүмүүс доромжлох ч үгүй юм уу, эсвэл заавал дором Wi-Fi. Окей. За юу ч гэсэн тэгээд яриад үргэлжлүүлчих. Заавал одоо намайг хүмүүс доромжлох ч биш. Намайг хүмүүс магтах ч бас байж болно те. Тэрэнд одоо би гэдэг хүн нэг тийм мундаг зүйл хийгээд тэгээд тэрэнд нь өөрийгөө одоо хувь хүн гэдэг үднээсээ өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөөрөө холбож гинэ гэсэн. Аливаа бусад гадны бүх нөлөөтэй өөрийгөө сэтгэл хөдлөлөөрөө холбоод байдаг. Тэгээд тэрнээсээ болоод дараа нь тэр зүйлийг алдчихаараа одоо crisis буюу те депресс гэх мэт зүйлэнд ордог ч юм те. Тийм нөхцөл байдал хүмүүс өөрийгөө маш их хийдэг. Тэрнээс гарч аливаа зүйлийг логикоор аливаа зүйлийг булангаргүй цэвэрхэн одоо үзэл бодлоор харж сурах нь гэсэн үг. Одоо transcendental meditation гэдэг нь. Тийм медитейшнийг хийх одоо олон дасгалууд байна. Гэхдээ тэр дасгалуудыг ярихаас өмнө энэ зүйлийг маш сайн тайлбарлах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл философор яриад үзэх юм бол миний урд одоо чинь аяг ус байлаа гэж бодоход аяг ус хажууд нэг алин байлаа гэж бодъё. Тэгэхээр энэ аяг ус би бол биш үстэй тийм. Би бол би. Одоо чинь миний энэ гар бол би. Миний энэ царай нүур би бол би. Гэхдээ энэ аяг ус бол би биш гэж хүмүүс одоо ерөнхийдөө үзэл бодол нь тийм байдаг гэсэн үг. Тэр алимч бас би биш. Гэхдээ тэр аяг усыг би уулаа гэхэд, тэр алимыг нь идлээ гэхэд тэр алим, тэр аяг ус намайг би болгож байдаг. Тэр ус
усан доторх байгаа бүх молекулуудыг дараа нь би өөрийнхөө цус, өөрийнхөө одоо нулимс хөлс гэх мэт зүйлүүдэд ашиглаж байдаг. Дараа нь тэр алинны доторх байгаа бүх молекул атомнуудыг би өөрийн гэсэн одоо биеийнхаа бас зүйлүүдийг эд эсүүдийг бүтээхэд ашиглаж байдаг. Тэгээд бид нэр 7 хоногт дунджаа гэрт байгаа бүх тоосыг чинь одоо таны гэрт тоос байдаг бол мэдээж хүн болгоны гэрт тоос байгаа. Тэр тоосны чинь 40% нь бидний арьсны гуйжилт гэж байгаа. Арьс гэсэн үг. Таны гэрийн чинь тоосны 40% таны арьс гэсэн үг. Тэгэхээр бид тогтмол арьсаа ингэж 7 хоногт гаднах давхаргуудыг гуйжж байдаг. Тогтмол бид нэр одоо бие засах, амьсгалах гэх мэт зүйлүүдээр гаргаж байдаг. Одоо атом, молекул янз бүрийн тэр системний одоо бүтцүүдийнхаа жижиг хэмжээг гаргаж байдаг. Тэгээ хоол гэх мэт, агаар гэх мэт зүйлүүдээр оруулж байдаг. Тэгээд яг бодоод үзэхлээр аль нь хэсэг нь та, аль хэсэг нь та биш юм бэ те. Тэр ус таныг уух хүртэл та биш юм уу? Эсвэл уухаас өмнө тэр өрөөнд дотор байхдаа ч гэсэн та юм уу? Энэ өрөөнд дотор би түрүүнээс хойш ингээд суухад нийт баг энэ өрөөний бүх агаарыг амьсгалаад миний уушгаар энэ өрөөнд доторх бүх агаар баг сайкл хийгдээд дууссан баг. Тэгэхээр энэ өрөө би юм уу? Энэ өрөө би биш юм уу? Энэ би юм уу те? Энэ би яг хаана, хязгаар нь хаана байгаа? Би одоо чинь энэ арьсан доторх нь би юм уу? Арьснаас гаднах нь би биш юм уу? Тэгэхээр яг ингээд философор бодоод үзэхлээр би гэж яг юу юм те? Тийм болохоор transcendental meditation гэдэг зүйл нь болохоор өөрийгөө ерөнхий одоо энэ ертөнцтэй нэг гэдгийг ойлгоод жишээ нь хүн төрлөختөн те дэлхий тэгээд одоо чинь түрүүний миний ярьсанчлан энэ ууж байгаа ус миний эргэн тойронд байгаа өрөө тэгээд энэ өрөөг бүтээж байгаа зүйл нь энэ өрөөнд дотор байгаа тавилгууд биш ерөнхийдөө бол энэ өрөөний хоосон байдал шүү дээ те тэр нь энэ өрөөг бүтээж байдаг. Тэгэхээр энэ хоосон байдал дотор нэг маш их агаар байдаг. Тэр агаарыг нь би амьсгалаад түрүүний хэлсэнчлэн бүх агаарыг нь баг би амьсгалаад энэ өрөөнд доторх бүх агаарын молекул сая нэг цагийн өмнө миний биеинд одоо карбон гэх мэт молекулуудыг үүсгэж байсан. Тэгэхээр тэр биш болсон. Тэгэхээр хүн яг эрдэмтдийн тодорхойлсноор бол 5 жилийн дотор 5-аас 7 жилийн дотор нийт таны биеинд бүх атом шинжлэгдсэн байдаг гэж. Та амьсгал, хоол идэх гэх мэт зүйлсээр атом шинжилсээр хагаад таныг 5-аас 7 жилийн өмнө 10-аас 20 жилийн өмнө бүр бүтээж исэн бүх атом молекул эд эсүүд өөр хүний биед ч юм уу эсвэл өөр усан дотор ч юм уу явж байгаа. Тэгээ таныг шинээр бүтээсэн атомнууд чинь одоо сүүлийн 5-аас 7 жилд олж авсан атомнууд гэсэн үг. Тийм болохоор яг физикийн утгаар одоо яг физиологийн утгаар бодоод үзэхлээр аль нь бие юм те түрүүний хэлсэнчлэн тийм болохоор бид нэр өөрийнхөө одоо чинь identity буюу би хэн бэ гэдгийгаа энэ өөрийнхөө биетэй ч юм өөрийнхөө тэр нэр хүнд нэр төртойгоо ч юм холбоод тэгээ тэрнээсээ одоо бүх зүйлээ аз жаргал зовлон бүх зүйлийгээ тэндээс олж аваад байдаг тийм ээ. Тэрийг одоо баг зэрэг өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь хин нэг намайг магтлаа гэхэд тэрэнд нь би баярлаад тэрнээс би аз жаргалаа олж авах юм бол дараа нь тэр адилхан хүн намайг эргээд муулахад миний түрүүний тэр олж авсан аз жаргал үгүй болно шүү дээ. Яг л би тэндээс өөрийнхөө тэр аз жаргалыг олж авсан болохоор. Тийм болохоор тэрний оронд бүх зүйлийг өөрийнхөө дотроос одоо олж авна гэсэн. Тэгэхээр тайлбарлахад баг зэрэг хэцүү. Яг гэвэл transcendental meditation гэдэг нь баг зэрэг нэг тийм философик болоо явжтэй. Гэхдээ аль болох сайн тайлбарлахыг хичээе. Та одоо жишээ нь дахиад шинжлэх ухаантай холбоод үзвэл та яг одоо ер нь яг одоо ч яг төрсэн цагаас хойш бүх зүйлийг өөрийнхөө дотроо одоо experience хийдэг. Өөрөөр хэлбэл таны эргэн тойронд байгаа орчин тойрон таны нүдээр орж байгаа. Өөрөөр хэлбэл гэрэл гэдэг зүйл чинь фотон гэдэг юм жижигхэн энерги bundle of энерги явж байгаа шүү дээ. Тэгээд тэр нарнаас ч байд юм уу эсвэл өрөөний гэрлээс ч байд юм уу фотонууд одоо гэрлийн фотонууд таны нүд рүү орлоо. Тэнгуү таны нүдний чинь линз тэрийг хүлээж аваад тэгээд тэрийг чинь 400-аас 700 нанометрийн хэмжээнд бид нэр зөвхөн харж чаддаг. Өөрөөр хэлбэл улаан гэрэл 700 нанометр
цэнхэр гэрэл 400 нанометрийн одоо долгионы хэмжээтэй байдаг. Wavelengthтэй байдаг. Тэгээ тэрийг таны нүд хүлээж аваад энэ 400 нанометр болохоор энийг цэнхэр гэж хүлээж авъя. Энэ 700 нанометр болохоор энийг улаан гэж хүлээж авъя. Гэт тэрийг орчуулдаг. Толгой дотор ч орчуулга явагдаж байдаг. Тэгээд таны энэ ертөнцийг үзэх үзэл бодол чинь бүтээгдэж байдаг. Өөрөөр хэлбэл миний түрүүний тайлбарлаад байсан ертөнцийг үзэх тэр фильтр, тэр шүүлтүр чинь таны нүд, чих гэх мэт зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо миний одоо хоолойноос гарч байгаа энэ зүйл миний хэлж байгаа үгнүүд зүгээр л агаарыг одоо disturb хийж байгаа тэр долгионууд шүү дээ, тийм. Тэгэхээр тэр долгионууд агаарын молекулуудыг долгиос ороод таны чих рүү ороод таны чихний хингэргийг чичирхийлүүлнэ. Тэр чихний чинь хингэрэг чичирхийлснээс болоод тэр ямар паттернтай ямар маягаар чичирхийлж байгаагаас болоод та ямар мэдээллийг хүлээж авч байгаагаа тодорхойлж орчуулна. Тэгэхээр сонсохч бай, мэдрэгч бай, харахч бай бүх зүйлүүд бүх мэдрэхүй чинь таны толгой дотор л болж байдаг гэсэн үг. Гаднах бүх болж байгаа зүйлийг та орчуулж байдаг. Тэгэхээр тэрнээс гадна бас хүрхийн болол бид нар яг ясан дээр хинт ч хүрж үзээгүй байдаг. Яг физикийн утгаараа ярих юм бол өөрөөр хэлбэл би хоёр гараа ингэж нийлүүлэхэд миний хоёр гарны одоо атомнууд бүрхэж байгаа шүү дээ. Тэр атомнуудын гаднах хамгийн одоо цөмнийх нь гадуур нь электронууд эргэлдэж байдаг тийм. Дотор нь протон, нейтрон, гадна нь электронууд эргэлдэж байдаг. Тэр электронууд хасах цэнэгтэй байдаг болохоор хоёр талд хоёр хасах цэнийг нийлж идэг нь. Тэгээд хүрж байгаа гэж мэдэрч байгаа нь болохоор illusion буюу хүрж байгаа юм шиг мэдрэгддэг болохоос биш яг хүрдгүү. Хоёр тэр хасах цэнийг бие нэгэ түлхээд байдаг. Түлхэлцлийг нь мэдрэхлээр бид нар хүрж ийн гэж ойлгоод байдаг. Тэгэхээр энэ болгон чинь одоо нийт өөрөөр хэлбэл хүн төрөлхтний энэ мэдрэхүн системнүүд нь баг зэрэг одоо лимиттэй хязгаартай гэх юм да. Тийм болохоор одоо жишээ нь шинжлэх ухааны туршилт гэх мэт зүйлүүдийг хийхэд бид нар хүний мэдрэхүүний системийг хязгаарч ашигладаг. Төхөөрөмж хэмжиж болох төхөөрөмж системүүдийг ашигладаг. Тийм болохоор хүмүүс тэр энэ мэдрэхүүний системээр хүлээж авсан энэ бүх мэдээллүүдийг өөрсдийнхөө тэр орчуулгаараа орчуулчаад тэгээ тэрийг бодит байдал гэж хүлээж аваад тэгээ тэрэнд реакц өгöd байдаг. Тэгээ тэрэнд одоо жишээ нь энэ намайг ингэж хэлсэн болохоор энэ хүн намайг ингэж боддог. Тийм болохоор миний амьдрал юм ч гэдэм. Миний аз жаргал энэс хамаарч юм ч гэдэм. Тийм одоо нөхцөл байдлыг өөртөө үүсгэж байна гэсэн үг. Тэгээ түрүүний миний ингэж тайлбарлсан шиг бидний энэ бүх мэдрэхүүний систем болгон таны тархин дотор чинь орчуулга явагдсан одоо жишээ нь зүйл болохоор таны тэр орчуулга одоо бүх зүйл таны амьдрал болсон бүх experience, бүх туршлага, бүх үзсэн харсан сонссон бүх зүйл чинь таны тархин дотор болсон орчуулгад. Одоо таны тархин дотор болсон түүх, сторигууд. Тэгэхээр тэр сторинуудаас таны амьдрал нийт бүтсэн байгааз. Одоо жишээ нь яг оргил энд Лондонд байгаа үгүйг та яг 100% баталгаатай мэдж чадахгүй. Гэхдээ таны тархин дотор орчуулга нь явагдаж байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ олон зүйлийг ингэж тайлбарснараа би яг юунд хүрэх гээд байна гэхээр таны experience, таны амьдрал дотор байгаа ертөнц таны гарт байгаа л гэсэн үг. Таны тэр орчуулга нь одоо үзсэн, харсан, сонссон, мэдсэн бүх зүйлийг яаж орчуулж юу гэж тайлбарлах нь таны 100% контрол дотор байгаа гэсэн үг. Тэрийг та тэрнээсээ одоо үргэлжлээд зовлон болгох юм бол та зовно. Тэрнээсээ жаргал болгох юм бол та жаргал гэх мэт. Тэр нь болохоор тэрийг яаж харин өдөрдөж сурах вэ? Энэ бүх мэдээллүүдийг бид нар олж аваад тэгээд алинтай нь өөрийгөө холбох, алинтай нь алийг нь одоо ямар өнцгөр харах, тэгээд яаж эндээс үүдэж шийдвэр гаргах гэх мэт ур чадварыг суулгах нь энэ transcendental meditation гэдэг төрлийн медитейшны одоо бясалгалын гол зорилго нь. Тэгэхээр яаж энэ transcendental meditation-ыг хийх вэ гэвэл жишээ нь миний хийдэг одоо олон төрлийн дасгалуудын нэг нь бол би одоо жишээ нь тийм би дан ганцын бие мах бод биш. Түрүүн би тань тайлбарсан шүү дээ. Би дан ганцын оюун санаач биш. Тэгвэл энэ оюун санаа энэ бие мах бод бол миний нэг хэсэг.
Тэгээд тийм болохоор би энд хайртай. Тэрнээс гадна одоо жишээ нь миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс, бүх одоо нөхцөл байдал, орчин тойрон энэ бүх зүйлүүд бас миний нэг хэсэг. Яг л түрүүний би тань тайлбарласанчлан яг аль нь би, аль нь мөн биш гэдгийг би ялгаж салгаж мэдэхгүй болохоор бүгд л бий баг. Тэгэхээр тийм болохоор энэ бүх зүйлүүдийг би яаж ашиглах нь, яаж би өөрийгөө энэ мэдээллүүдийг орж ирж байгаа бүх зүйлүүдийг юу болгож хувиргах нь миний одоо шийдвэр. Миний одоо жишээ нь тэр Виктор Франкл гэдэг Германы еврейгийн нэг мундаг сэтгэл зүйч байдаг. Тэгээд Man's Search for Meaning гэдэг нэг ном байдаг. Тэр номон дээр болохоор өөрийнхөө баг зэрэг амьдралынхаа түүх, автобиографиг тайлбарлаад тэрнээсээ яг амьдралын утга учир гэж юу юм бэ гэдэг зүйлийг одоо тайлбарлах гэсэн одоо орлого гэж хэлж болно тэр ном. Тэгэхээр тэрэн дээр болохоор тэр номыг нь унших юм бол тэр хүний туулсан зовлон хүмүүс үнэхээр биширмээр те. Тэр хүн нэг Германы дэлхийн 2 дугаар дайны концлагерт, еврейгүүдийн концлагерт зовж байгаад маш олон хүмүүс яг тэрнтэй адилхан зовжсэн ч гэсэн тэрний таньдаг мэддэг гэр бүл, найз нөхөд бүх хүмүүс нь үхсэн. Одоо өөрөөр хэлбэл их нэрийг нь алдсан, аав ээжийг нь алдсан, найз нөхөд бүх хүмүүсийг нь алдсан. Тэгэхээр өөрийнх нь таньдаг мэддэг ойр дотны бүх хүмүүс нь үхсэн. Тэгэд өөрөө өдөр болгон нойр хоол бүх юмнуудаа шавхагдаад тэгээд баг ерөөсөө яссан арьс болцсон. Тэгээд тэгсэн мөртлөө тасралтгүй ажил хийдэг. Тэр нүуний германуудын энэ богооны одоо замыг хийч гэдэг юм уу, энэ байшин нураа энийг зүйлийг хийгээл маш олон төрлийн хүнд хүчээр ажлуудыг хийдэг. Тэгээд амьдрал нь утга учир байхгүй болсон. Бүх таньдаг мэддэг хүмүүс нь байхгүй. Тэгээд тийм хүн тэр нөхцөл байдлаас утга учирыг олж аваад тэгээд дараа нь тэр дэлхийн 2 дугаар дайнд дууссан цагт тэр Man's Search for Meaning гэдэг номыгоо бичээд тэгээд хүний амьдралын утга учир хаана одоо яаж гарч ирдэг юм бэ? Яаж тийм нөхцөл байдалд орсон хүн амьдралынхаа стил утга учиртай байлгаж яаж чадах вэ гэх мэт тэр асуултуудыг одоо хариулах гэж хичээж байгаа байхгүй. Тэгээд тэрнийх нь гол одоо тэр хүний миний ойлгосноор бол гол санаа нь хүний амьдрал утга учиртай байхын тулд тодорхой ямар нэгэн зорилготой байх хэрэгтэй. Тэгээд тэр зорилго руугаа ойртох боломж өдөр болгон та хийж чадах юм бол бусд зүйлүүд бүх зүйлүүд нурсан ч гэсэн та амьдрал чинь утга учиртай хэвээрээ үлдэж чадна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл таны амьдралаас таны гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд бүх зүйлийг чинь аваад явцсан байсан ч гэсэн таны амьдрал утга учиртай хэвээрээ үлдэж чадна гэсэн үг. Та хэрвээ ямар нэгэн тодорхой зорилго тавиад тэгээд тэр зорилго чинь таны ерөнхий эрхэмлдэг үзэл бодол, value, үнцэнтэй одоо нийцсэн тийм зорилго тавих юм бол тэгээд тэр зорилго руугаа өдөр болгон өдрөөр ойртож чадах юм бол таны амьдрал утга учиртай үргэлж байна гэсэн үг. Тэгэхээр тийм болохоор түрүүний одоо жишээ нь миний энэ тайлбарлаад байгаа зүйлүүд нь болохоор гол одоо энэ гол дасгалынхын цаад утга санаа гэсэн үг. Тийм ээ? Заавал энэ бүх зүйлүүдийг энэ философийн зүйлүүдийг ч юм уу энэ шинжлэх ухааны зүйлүүдийг та байнга бодож явах шаардлагагүй. Гэхдээ энэ яагаад бясалгал хийгээд байгаа, бясалгал хийснээрээ юунд ямар үр дүнд хүрэх гээд байгаа гэдгийг одоо миний энэ тайлбарсан зүйлээс ойлгож аваад тэгээд хамгийн гол нь тэр дасгалыгаа л хийх хэрэгтэй. Тэр бясалгалыгаа хийх хэрэгтэй гэсэн үг. Тогтмол түрүүний хэлсэн шиг тогтмол усанд ортогтой адилхан, тогтмол бие биедрээ хөгжүүлдэгтэй адилхан. Та нэг удаа хийгээд тийм гэгэрэлч гэдэг юм уу эсвэл тийм мундаг зүйлд хүрнэ гэж байхгүй. Оронд нь тогтмол хийх хэрэгтэй. За тэгээд заримдаа бясалгал хиймээргүй байх үе байна. Залхуу хүрэх үеч байт юм а тийм. Тиймэрхүү үед гарч ирнэ. Тэр үед би яадаг вэ тийм. Би яаж тийм зүйлүүд, тийм одоо нөхцөл байдал стресс ихтэх тусам бясалгал хиймээргүй санагддаг. Гэх мэт. Тиймэрхүү нөхцөл байдалд орвол яах вэ? Гэх юм бол миний өөртөө сануулдаг нэг зүйл бол бясалгал хиймээргүй санагдах тусам бясалгал хийх ёстой гэсэн үг. Тэр нь болохоор сигнал. Одоо нэгэсэндээ амьдралаас өгж байгаа надаа шалгуурч гэх юм а тийм. Сургуульд бид нэр бэлтжээ дараа нь шалгалтаа өгдөг бол амьдралд шалгалтаа өгчөө дараа нь тэндээсээ бид нар сурдаг шүү дээ. Тийм болохоор
миний одоо тэр өөртөө тэгээд бас тэрнээс гадна бас нэг зүйл нь болохоор бясалгал хийх болгондоо би өөрийгөө тэрийг хэмждэг. Одоо би өнөөдөр тэдэн минут бясалгал хийлээ, ийм төрлийн бясалгал хийлээ гэдэг тэрийг журнал бичдэг. Утсан дээр тийм төрлийн апнууд бас байдаг л да. Тэгээд тэднүүсийг бичдэг. Тэгээд тэмдэглэдэг. Тэгээд эргээд харахад одоо чинь заримдаа би стресстэд ер нь маш их олон зүйлд дарагдаад тийм үед яах вэ гэхээр би нөгөө нэг журналаа онгоолгоод за би маш их стрессцэн байна. Яг одоо маш их одоо миний эмоц, сэтгэл хөдлөл намайг бас автагдуулаад миний шийдвэрүүдийг булангартуулаад эхэллээ. Тэр үед би одоо яах ёстой вэ гэхээр эргээд нөгөө нэг журналаа харахлаар би бясалгалаа хангалттай хийгээгүй байна. Нойроо хангалттай аваагүй байна. Тэгээд хоол ундтэй тэр зүйлүүдийг хангалттай аваагүй одоо байх тэр паттерн үргэлж тийм л байдаг. Тэгээд бас хит их олон зүйлүүдийг ачааллуудыг өөртөө өгөх тэгэхээр тиймэрхүү нөхцөл байдалд өөрийгөө оруулцдаг. Тийм болохоор миний бас нөгөө нэг өмнө банк хэлдэг зүйлүүдийн нэг нь бол төгс төгөлдөр зүйлд та ойртохын тулд аливаа зүйлийг нэмэх биш те өөртөө олон зүйлүүдийг нэмэх биш хассаар байгаад ахиж хасах зүйл байхгүй болтлоо хасах юм бол та тэр төгс төгөлдөр гэдэг зүйлтэй улам их ойртох болно гэсэн үг. Тэгээ тийм болохоор одоо миний энэ бясалгалын талаар тайлбарсан зүйл at least жоохон ч гэсэн ойлголтыг нэмсэн байх гэж найдаж байна. Тэгээд энэ зүйлийг ашиглаад тэгээд хамгийн гол нь нөгөө нэг тэр философи нь бол хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь тэр дасгалыг л та хийж байх хэрэгтэй. Тэгэхээр амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн лайв энэ хүрээд өндөрлж байна. Баярлалаа.